За баярлалаа. Ихэнх санал давхцаж байгаа учраас хоёрхоо зүйл хэлье. За нэгдүгээрт нь энэ Монгол улсын иргэдийн худалдаа авалт болгоноос Монгол банкны одоо журмаар гэх юм уу, тушаалаар гэх юм уу 1% татвар юм уу шимтгэл авдаг. Энийгээ бол одоо зогсоогоороо. Энэ бол одоо жижиг дунд бизнес эрхлэгчнэр ялангуяа иргэдэд бол 1 биш 10% татвар болж бараг очиж байгаа шүү. Энийг бол би байнгын орон дээр бас хэлсэн. Энийг маш сайн анхаараарай. Ер нь бол яг жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст бол 1% татвар бараг 10% татвар бол очтгоо. 1% шимтгэл бол бараг 10% дарамт болтгоо гэдгийг анхаараарай. Энийг бол би байнга асуунаа, байнга нэхнэ гэдгийг та анхаараарай. Банкны бизнес гэдэг бол одоо тайланг нь харж яхад хамгийн ашигтай бизнес байдаг. Арилжааны банкуудын тайланг харахад бол дандаа л 100 тэрбумаас дээш ашигтай. Тэгэхээр одоо энэ хүүгийн өнөөдөр байгаа 24% хүүг бол бууруулах бүрэн боломжтой гэж би бол үзэж байгаа. Дэлхийн жишгт нийцүүлээд 12%, 10% буулгах бүрэн боломжтой байхаа. Хэрвээ хадгаламжаа тийм өндөр хувьтай авдаг юм бол тэрийг багасгахгүй юу да. Тийм боломж бол байгаа байхаа гэж би бодож байгаа. Уралдаал хадгаламж авдаг бол тэрийг одоо жинхэнэ захиргааталтаар юм уу журмаар хадгаламжаа бол одоо хадгаламжийнхаа үг багасгах боломжтой болов гэж би үзэж байна. За мөн одоо тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар бид бас амлалт авсан. Энийг бол одоо маш сайн анхаарч ажиллах ёстой. Энийг бол одоо би бас эргэж нэхнэ гэж хэлье. За төгрөгийн ханшийг доктортой болгоно гэдэг бол айл болгоны амжиргаанд нөлөөлдгөө. Тэгэхээр энийг сайн анхаараарай. Ер нь бизнес эрхэлж байгаа хүн болгон жилээр нь 2 жилээр нь бизнесээ төлөвлөдгөө. Гадны хөрөнгө оруулалттай компанич адилхан, дотоодын компаниуд ч адилхан. Тийм учраас төгрөгийн ханшаа доктортой барина гэдэг бол бизнес эрхлэгчдийн итгэлийг дээшлүүлнэ. Ард иргэдтэй мөрөөдөлтөй болгодог шүү. Энийгээ сайн анхаараарай. За ийм зүйл байна. Баярлалаа.